Оройн өдрөг үзэгчдээ тань мэдгүй телевизээс үзэгч та бүхэнд мигмарийн үдэш хүрдэг хариуцлагын мэдлэгийн нэвтрүүлэг эхлэж байна. Энэ удаагийн дугаарын зочин Монгол Улсын их сургуулийн математикийн хүрээлэнгийн профессор Будны байгаа тэнд оройн мэдээг хүргэе. За тэгэхээр таныг бас нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа учир ер нь улс орны хөгжилд эрдэмтдийн оролцоо ямар байдаг юм бэ гэдгийг бид бас сонирхохыг хүссэн юм аа. Тэгэхээр одоо улс орны хөгжилд шинжлэх ухааны талаас судалгаатай хөгжүүлье гэдэг ийм зүйлийг ярьж эхлээд бас ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Тэгэхээр ер нь эрдэмтдийн оролцоо улс орны хөгжилд, энэ нийслэл, энэ нийгмийн хөгжилд ямар байх ёстой юм бэ? За их сайхан асуулт байна. Ер нь хүн төрөлхтний хөгжлийн түүх, иргэншлийн түүх бол ерөөсөө шинжлэх ухаантай холбоотой байсан. Энэ бол тодорхой. Гэхдээ хөгжлийн үе шатанд бол эхлээд одоо эрдэс соёлыг олдруулахаас эхлээд эзэмшихээс эхлээд дараа нь тэрийг боловсруулах шин технологитой ирж хайхаас эхлээд аж үйлдвэрийн хөвсгөл энтер гэж яригдаад ингээд одоо шин одоо зах зээлийн жилет зах зээлд бол аж үйлдвэрсэн процесс явагдаж үндсэндээ орчин үеийн хөгжлийн эхний одоо гараал тэгж эхэлсэн. Энд бол тухайн үед одоо байсан шинжлэх ухаан, ялангуяа механик, геолог болохоор тэр мэдлэг бол мөн тэр эдийн засгийн хэрэгэлтэнд бол орж улмаар цаашдын хөгжлийн суурь болж явсан ийм төвхтэй. Тийм учраас хөгжлийг шинжлэх ухаанаас бол хязгаарч салгаж болохгүй. Шинжлэх ухааныг боловсруулах хязгаарч салгаж болохгүй. Ийм чухал одоо хүчин зүйл ялангуяа одоо 21-р зуунд бүр тодорхой мэдэгдэж байна. Одоо энэ жилийн энэ 21-р зууны хөгжил бол улс орн дэлхийн хөгжилд бол одоо ямар хүчин зүйл их чухал болж байна гэвэл оюуны одоо чадвар тухайн орн хэр зэрэг их одоо мэдлэгийн одоо сантай хуримтлуулж чадсан эрдэмтэд нь хичнээн одоо шинэ технологи, шинэ патент, шинэ нээлт одоо хийсэн тэр чадвараар бол ирээдүйн хөгжил харагдаж байгаа. За энэс товчхон хэлэхэд бол шинжлэх ухаан бол ямагт хүн төрөлхтний хөгжлийн суурь байсан. За манай улсын хувьд бол одоо шинжлэх ухааныг бол мөн одоо ийм чухал хүчин зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч ялангуяа өнгөрсөн одоо 70 жилд бидний одоо авч одоо дараачийн одоо зах зээл шилжсэн процесстэй бол хамгийн түрүү анхаарах ёстой нь бол энэ салбараа илтгэхгүй анхаарах ёстой байсан байхгүй. Тэр бүү болсон потенциалыг улам одоо идэвхжүүлж орчин үеийн хөгжлийн чиг баримжаатай ингэж нийлүүлсэн бодлого бол явуулах хэрэгтэй байсан. Харамсалтай энэ 25 жил бол энэ салбарын одоо шинжлэх ухааны боловсролын салбарыг бол зөвхөн нэг дагалдах байх ёстой юм шиг ийм байдлаар хандсан бол бидний хамгийн их том алдаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ хугацаанд энэ их өөрмөц их одоо эмзэг энэ салбарыг анхаарал хаяснаас болоод боловсролын чанар муудах хийж байгаа ажлын одоо судалгаа шинжилгээний ажил бол тухайн нийгмийн хэрэгцээнд нийцэх талдаа бол холоос алдагдсан учраас одоо тэрнийг нөхөхийн тулд асар их хэмжээний одоо хүчин чадал, хүчийг төвлөрүүлэх, боловсролыг сайжруулах, хөрөнгө оруулалт одоо сүүлийн хүн капитал гэдэг ойлголт их гарч ирж байгаа. За энэ яасангүй байгалийн баялаг бусад одоо хүчин сонгол хөгжиж байсан одоо эдийн засгийн хүчин зүйл дотроос одоо оюунлаг өндөр мэрэгдсэн одоо тэг хүн амтай газар бол хөгжил одоо тэрэг болох болж байна. Ийм учраас айшгүй одоо дэлхийн хөгжлийг дагаж хоцрохгүй одоо унахгүй тулд бол бид юуны төрөнд одоо яд танаас төрөчийг хэлснээр шинжлэх ухаан боловсролын салбарыг идэвхжүүлээ, түүнийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулъя гэж байгаа энэ яригдж байгаа бодлого хэдий хожууч гэсэн энэ дээр бол асар их хүч тавих хэрэгтэй. Учир нь том проектын тухай яриад байна, төслүүд хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхэд Монгол хүний одоо тэнд ажиллах хүчин одоо эзлэх байр суурь яагаад хомсдгүй байна гэвэл бидний мэдлэг тэр шин технологи хүлээж авах чадвар дутуу байгаатай л холбоотой. Тийм учраас манай ажиллах хүчин нэг одоо голох юм уу гаднаас хөрөнгө оруулж байгаа хүн чинь ямар шүү мэдлэг чадвартай газар одоо би хөрөнгө оруулж яаж одоо эргүүлэх вэ гэдэг дээр бас нэг бодох ёстой тэнэглэх тийм хүчин зүйл бол энэ болж байгааг харин одоо тэр засаг анхааралтай авч заасах. За яг манад бол эхлэлүүд байна. Гадаад одоо инженерийн боловсролыг төлхөө эзэмшүүлэх. Ялангуяа Японд бол мянган инженер сургана. Энэ бол зөв бодлого. Гэхдээ энэ бол эрт эхэлсэн байсан бол эдид үжээ тэр том проектууд ажиллахад манай одоо бэлэн болсон хүчин манай хүний одоо нөөц нь бол энэ
одоо боломжтой тааламжтай газар гэж харагдах ёстой байсан байхгүй. Тийм учраас таны хэлдгээр энэ мэдгийн эдийн засаг гэдгийг бол ярих юм биш. Их ярьдаг, хийх ёстой, бодтой хийх ёстой. Зүгээр одоо нэг дарга цэрэг одоо ерөнхийлөгч яах бол одоо хүн болгонд одоо ерөөсөө инновац мэдлэг гэж яриад байна. Ярихгүй хий л дээ. Тодорхой хий. Тодорхой одоо хаана одоо энэ дэвшил гарч болохоор хаана одоо тэр мэдлэгийг одоо эдийн засаг хэрэглэлтэнд болох хүч хаана байна. Ямар одоо гөрөв эрдэнэт, ямар судлаачийг төшөглөх үү гэдгийг онож түүнээс зөвхөн нэг эдэн шинэ байгууллага байна, ихтэй сургууль байна гэж хөрөнгө оруулалтыг тэгж ерөнхий одоо байдлаар цацаж болохгүй. Та 25 жилийн хугацаанд яг энэ шинжилгээ ухааны салбар бол нэгүгээр орхигдсон гэж хэллээ. Тэгэхээр энэ хугацаанд бол төрн шинжилгээ ухааны салбараа орхисон боловч эрдэмтдийн шинжилгээ ухааны салбараа орхихгүй судалгаа шинжилгээ хийгээд яваад ирсэн энэ хүртэл аваад ирлээ. Тэгэхээр тэр олон материал судлаад аваад ирсэн тэр материалыг ямар байдлаар одоо ажил хэрэг болгох вэ? Зүгээр тэр хоосон цаас болоод үлдэх юм уу? Тэр одоо ажил хэрэг болгож нийгэмд ард түмэнд улс орны хөгжилд үр өгөөж ямар байдлаар өгөх юм бэ? За зөвхөн бас их сайхан асуулт байна. Энэ бол бид бол 25 жил бас яг өдий болтлоо одоо хуучин явж ясан судалгааны чиглэлүүд орхигдаагүй хадгалагдчих зарим нь чадаагүй алга болсон. Энэ бас яг эрдэмтдийн одоо чармаалт гэж үнэлэх нь зүйтэй. Гэхдээ бидэнд бас зүтгэл бий. Ягаад гэвэл бид бол шинэ одоо олж өөрчлөгдөж байгаа нийгэм тулгагдсан ямар чухал асуудлууд дотор өөрийнхөө одоо шинжилгээ ухааны бодлогыг нийцүүлэх юм бэ. Хоёрдугаар дааж түрүүн байсан одоо тийм чадвар одоо энэ ийм одоо асуудал хэрэгтэй гэдгийг төр засагт бас бүрэн одоо тавьж эрдэмтэд өөрснөө одоо нийгмийн хүлээсэн хариуцлага бас сул одоо яг бидэнтэй оролдохгүй байна сайхан байна гэсэн одоо тийм тайвширсан юм байгаа. Одоо шинжилгээ ухааны активийн удирдлагууд ч гэсэн ихтэй сургуулийн одоо шинжилгээ ухааны бодлогод ч гэсэн аль талдаа зүгээр нэг одоо би түрүүчийн хэлснээр байж явах хэрэгтэй гэсэн байдалтай. Тэр одоо бол бидний одоо тэгж бид бол нэгдүгээрт иргэнийхээ үүрэг татвар төлөгчдийн мөнгөөр одоо ингэж санхүүжиж өөрийнхөө одоо таны мэдэх гэсэн хүслийг биелүүлж байгаа үед бидэнд бол хариуцлага бас байх хэрэгтэй. Бид бол одоо шинжилгээ ухааны чадваруудыг салбар бие одоо математик эдийн засаг хуулж хийхгүйгээр бидний дунд хамтарсан одоо хүчээр шийдэж болох улсын одоо ямар асуудлууд байна гэдгийг бол төр засагт одоо томьёолоод энэ одоо том проектыг эхлээд одоо лидер болгоод бусд нараас нь дагалдах ийм чиглэлүүдийг бол оновчтой тодорхойлох үүрэг бол эрдэмтдээс өөр хэн хийхээсгүй энэ бол эрдэмтдийн үүрэг хариуцлага байх хэрэгтэй. Энэ дээр бол одоо харин энэ шинэ гарсан одоо тэр шинжилгээ ухааны боловсролын яамны удирдлага одоо шинээр одоо томилогдож ажиллах гэж байгаа шинжилгээ ухааны активийн тэргүүжлийн газар за хүрээлэнгийн захирлууд мөн улсын одоо болон хувийн ихтэй сургуулийн научны бодлогот бол одоо энэ зайлшгүй шинжлэхдэх ёстой хамгийн одоо их хүлээгдэж байгаа зүйл хамгийн түрүүнд шинжилгээ ухааны технологийн бодлогоо бол одоо шинжлэл гаргах хэрэгтэй. Яг гэвэл 10-аад жилийн урд гарсан бодлого нь одоо тухайн одоо энэ хугацаанд нийгэмд гарсан манай өөрийн нийгэмд гарсан бол дэлхийн шинжилгээ ухааны технологийн салбарт гарсан тэр шинэ чиглэлүүдээс бол одоо хоцрогдсон тэр үед бол томьёолж ясан зүйл бол арай одоо өөрөөр гарч ирэх болсон ийм хэрчинтэй явагдаж байгаа учраас одоо бол шинжилгээ ухааны технологийн одоо тэр хөвсөл бол одоо 6 дахь технологийн хөвсгөлийн эрен эхэлж байгаад бидний одоо байгаа энэ материалын салбар бидний одоо эзэмшиж байгаа технологи бол нэг 3 за 4 ч гэсэн ховорхон ийм их хасрагдaltaй байгаа учраас бид нар яаж одоо энэ улсыг чинь дэлхийн шинжилгээ ухааны одоо тэр эрчимтэй хөлний хэлэх вэ? Жижиг орн ч гэсэн хамгийн түрүүн одоо уурах тархин болсон одоо шинжилгээ ухааны технологи өндөр боловсролтой байж ажил энэ том хоёр гурван энэ дэлхийн өөрчлөгдөж байгаа дэлхийн одоо динамикт бол нийцэхээс биш тэгэхгүй бол одоо тэгэл Африкийн ямар колон орн шиг одоо ийм байдал руу орно. Тэгэхээр энэ дээр бол зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд хамгийн одоо их хүнд үед одоо Тайван гэж одоо та нарын мэд сонссон одоо Азийн баг. Тайван бол 40-од оны үед одоо их хүнд байдалтай байсан үедээ боловсролд бол хязээч одоо анхаарлын төвд нь байсаар байгаад одоо Тайван шиг өндөр боловсролтой өндөр одоо технологитой ийм газар бол тийм учраас энэ бол зайлшгүй анхаарлын төвд байх хэрэгтэй. Энийг л анхаарсан орн бол
одоо сайн хөгжиж байна. Хэдийгээр гүнзгий хөгжиж Сингапур, Израильд бол одоо хүн амын 90% гээд болсралтай. Тэгэхээр энд чинь бол хүн амын хэрэг одоо эрүүгийн хэрэг үүсгэж хүртэл одоо холбоотой байгаа байхгүй. Жишээл одоо энэ 21-р зууны хөгжилд хүний капитал гэдэг тэр ойлголтыг гаргаж ирсэн Нобелийн шагналт одоо тэр Америкийн нэг эрдэмтэн хүний капитал гэдэг ойлголтоор Нобелийн шагнал авсан. Энэ хөгжлийн одоо чухал хүчин зүйл гэдгээр. Тэр хүн юу гэж хэлсэнгүүл хэрвээ одоо өндөр боловсралтай хүн аман одоо боловсралтай болохгүй бол шоронд одоо их олныг барьж тэр гэмт хэрэгтнүүдийг тэжээх гэж хамаагүй зарна шүү гэж ингэж анхааруулж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол их олон талын ачлалтай. Тийм учраас юуны дөрөнд одоо энэ шинэ засгийн газар шиний хууль бол шинжлэх ухааны технологийн маш их оновчтой ерөнхий лоозон биш үе шаттай хөрөнгө мөнгийг одоо хэдийгээр 5 дахин хэсгэн гэж одоо нэг үндэсний орлогын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.15 2% гэж ярьж байгаа. Энийг 5 дахин өсгөх 1% гэдэг их л тоо. Гэхдээ өсгөхтэй биш. Мөнгөндөө биш. Одоо байгаа чадвартай зөв үнэлгээ өгөөд тэрнийг яаж эрчимтэй ажиллах вэ? Таны төрөчийн хэлбэр одоо жишээл үнэхээр оюуны эмчийн газараас одоо судалгаа аваад ямар технологи байна? Тэр бүрцэгдсэн одоо нээлт тэр улсуудын одоо манад шийдэх гэж байгаа одоо энэ эдийн засгийн одоо юунд болох чадвартай юм байна. Чадваргүй бол одоо жишээл байгалийн одоо олдруулах үйлдвэрт бол бас шинэ технологи нэмэрт бүтээгээд байдаг. Зүгээр одоо ухаал ачаад байхтай биш гэж ярьж байгаа. Тэгэхдээ тэр их өндөр технологи манад байна уу? Өгүүл хөдөлж явъя гэвэл одоо яах вэ? Өгүүл одоо тэр гаднаас хөрөнгө оруулж байгаа хүмүүст тийм сонирхол байна уу гэдэг их олон талын судалгаатай. Тэгээд нэг одоо бас хэлэх асуудал бол ялангуяа шинжлэх ухааны одоо ялангуяа бүх эдийн засгийн том проектуудын цаана бол научны техникийн дэвшил технологи яригдж байгаа үед бол шинжлэх ухааны экспертиз тухайн том төслүүд их оновчтой хийгдэх хэрэгтэй. Тэгж байж бид нөгөө нөхдөдтэй зөв тоглоомын дүрмэн өөрснөө гаргаж тоглох хэрэгтэй байхгүй. Бидэнд тэдний хэлсэн заа гэх биш. Тийм ч учраас энэ үеийн эдийн засгийн салбарт алсан Нобелийн шагнал бол сонин шагнал байсан. Яагаад гэвэл энэ гээ хэлцлийн одоо онол гэсэн ийм эдийн засагч социологч энэ завсар дундын тийм одоо судалгаагаар ажилласан хүнд бол олгосон. Энэ юу гэсэн бол эцсийн дүнд бол улс төрийн ч эдийн засгийн ч хэлцэлд бол тодорхой хэмжээний одоо юу байдаг юм байна. Цулуур баримтлаг одоо тийм талдаа стратеги байх хэвээр тэрийг эзэмшиж хэн ч очихгүй хэн ч сүрэхгүй тийм одоо хэлцэлд хүрэх тийм одоо зам байна гэсэн юм тэр хүн гаргасан байхгүй. Улсаас шинжлэх ухааны салбараа дэмжихгүй эрдэмтдийнхээ одоо энэ ажиллаж байгаа судалгаа материалуудыг бас дэмжиж хөрөнгө оруулалт хийхгүй болохоор нөгөө судалж исэн материалаа аваад манай эрдэмтэд манай гадагшаа явчихад байна уу? Гадна гараад одоо Монголын тим эрдэмтэн тим нээлт хийлээ, тим том одоо шагнал авлаа гэсэн юмнууд дуулаад ах юм. Одоо ийм бас нэг жоохон сөрөг дагавар гарах шүү. За яг манайх бол бусад одоо том орнуудыг бодвол нэг их одоо өөрөг техникийн одоо тийм их орсгол бол гадагшаа нэг урсаагүй. Харин гадагшаа явуулсан залуучууд дотроос тэнд одоо сурч болсроод тэнд одоо тухайн одоо хийсэн одоо тэр сонгосон юунд таарсан их нөхцөл байснаас болж тэнд ажиллаж тэнд одоо амжилт гаргасан жишээнүүдийг таны сонссон одоо тэр жишээнүүд бол тэгж гарч ирсэн байна. Түүнээс биш яг тийм цэвэр урсгал бол эндээ боловсрол олцоход одоо энд нь одоо боогдоод гарсан одоо тэр нээлт нь гадагшаанаа одоо очиод хэрэгжсэн гэсэн тийм одоо юу бол одоохондоо нэг тийм талын урсгал баг. Тэр нөгөө талаас би юу хэлж байна одоо тэнд тэр байр суурь олоод тентхийн одоо тэр шинжлэх ухааны нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгаа тэр залуучуудыг бол харин одоо энэ яам тамгын газар бол татаж өөрийнхөө одоо тэр хүний оюуныг бол манай нөхцөл тэр хүний боловсруулсан технологи манай хүлээх чадвартай болсон болвол тусгай лаборатори байгуулж одоо үр тоноглоод тэр дэлхийн жишгээр бол ингэж өөрийнх нь нутагчтанд нутагшуулаад тэр эдээг Монгол одоо хүмүүстэй уламжлуулах хэрэгтэй ийм бодлого явуулах асуудал бол зайлшгүй одоо энэ
шинэ засгийн газар, шинжлэх ухааны академийн удирдлагууд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой асуудал. Яг хөө зүгээр социализмын одоо систем таран умсаас болоод ялангуяа хуучин одоо хөгжсөн, ялангуяа шинжлэх ухааны өндөр хөгжижсэн Оросд бол насар их урсгал явагдсан. Залуучууд одоо тэр хүнд байдлаас болоод 90-ад оны дундуур бол 95 сая орчим одоо эрдэмтэд бол гарсан байдаг. Одоо харин тэр эрдэмтэд эндээ гараад яг одоо нутагтаа хийсэн ажлаараа Нобелийн шагналын дээр авсан ч тохиолдол бий. Орсын эрдэмтэд дотроос. Филдс математикэр бол филдсийн шагнал гэж бас Нобелийн шагналтай адилхан. Тийм шагналч бас гадаадд энд авчихад гадагшаа гарсан одоо тийм нэртэй математикч байгаа. Одоо Оросын засгийн газрын бодлого яаж юм тэднүүдийг нэгдүгээр урьж буцааж авчирж тэдний тусгай одоо санхүүжилттэй мега проектууд удирдуулад залуучуудыг дагуул сургаад хагас жил энд ажилладаг, хагас жил тэр нөгөө атсан газар ажилладаг ийм вариантууд байна. Тийм учраас манайх бол манад бол гадаадын томоохон лабораторид ажиллаж байгаа математикч байна. Ялангуяа энэ биолог, биохим, биогенетикэр бол Америкт бол судалгаа хийж байгаа. Японд бас судалгаа хийж бий дааж байгаа. Тийм одоо ялангуяа энэ сүр судалгааны ялангуяа биологийн чиглэлийн одоо биотехнологи одоо энэ медицин хүн одоо эрүүл мэндийн инженерийн одоо тэр юунд бол тэр улсуудтай бол их холбоотой байх хэрэгтэй. Тийм л одоо тийм политикээр тэднүүдийг наад юунаас нөгөө талаар бид бол энэ их одоо хоёр том научны потенциалтай энэ улсуудтай шинжлэх ухааны хамтран ажиллагааг оновчтой явуулах хэрэгтэй. Одоо Оросын шинжлэх ухааны академи Сибириас одоо наашна байгаа бүх одоо том хүрээлэнгүүд одоо хил орчмын газар нутгийн одоо эдийн засаг эколог уур амьсгалын судалгааг хамтарсан одоо судалгаа хийх ийм одоо олдсоонууд их байгаа. Би бол сүүлийн 10 гаруй жил нэрхүү хатын одоо Сибирийн салуурын систем динамик удирдлагын институт 10 гаруй жил хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ бол миний хувьд бол нэгдүгээр өөрийнхөө төвшин алдахгүй, хоёрдугаар би бас тэнд байгаа сайхан залуучууд өөрийнхөө одоо бодсон сонсон тэр юмнуудаа тодорхой асуудал шийдэхэд бол ашигласан. Одоо энэ Улаанбаатарын хотын агаарын бохирдлын одоо Улаанбаатарын Оросын суугчид нэлээлж юмс хоёр том төсөл хийсний үрдүнд би бол тэнд бол анагаахын одоо Ангарск хотод байгаа хүний экологийн хүрээлэн гэж тийм хүрээлэнтэй хамтраад би манай 3 хүрээлэн хийснээр би бол одоо бараг эмч шахуу мэдлэгтэй болсон. За тийм бол шинэ технологи, загварчлалын шинэ технологи, мэдээллийн шинэ технологи өөрөөр анх удаа Монголд одоо энэ утааны их өсвөрүүдийг одоо нэг гэрээс гарч байгаа өвлийн одоо удирдах шатсан 5 тонн нүүрс шатаах гэжтэй хэмжээний хорт бодис гаргадаг тэр 4 юм уу одоо энэ хэмжээд самбар дээр байгаа тэр 4-5 мм шин тусгалгаар гаргасан тийм тооцоо хийсэн байна. Тэр бол территориалны одоо тийм геомедилийн систем гэдэг шинэ технологи оруулаад бүр одоо ингээд Улаанбаатарын зургийг хаашаа 800 метрийн одоо ийм квадрат хуваагаад тэн дотор одоо миний нэг утаа гаргаж байгаа объект байна уу гэдгийг таньж мэдээ сансрын зургаас тэгээ газар тийм мод загварч. Түүнээс зүгээр нэг яндан юм уу нэг одоо тээцийн одоо зураг энэ бол бүхэлдээ харагдаж байгаа. Хоорондоо тэр утаанууд хоорондоо одоо яаж солилцох вэ? Одоо энэ хашаанд байсан одоо эндээ яаж нөлөөлж тийм нарийн загварч. Энэ бол математик загварчлал бол мэдээллийн технологи орж ирснээр хуучинч математик загварчлал хийх болцоогүй байсан юм орон зайн одоо том зав. За дараа нь би тест гаргаж байгаа тэр утаануудыг одоо жишээлбэл автозамынхаа 30%, 10%, 50% буулгахад хүний эрүүл мэнд яаж буурах уу гэдэг тэр одоо их гоё тооцоонууд хийсэн. Энэ бол хотын захиргаанд өгсөн энэ улс одоо нөгөө хөөжлөө яам 2 газар захиалж хийлгэсэн. Харамсалтай нь одоо тэр үрдүн тэр надад яг мөнгө төлсөн би юм хийж өгсөн бодлого болгоод одоо тэрийг ашиглад юм уу одоо харагдахгүй. Тэгэхээр Улаанбаатар хот гэснээс Улаанбаатар хотын удирдлагууд саяхан бас эрдэмтдийн зөвлөл байгуулна гэдэг нийслэлийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар ороод бас энэ асуудлыг ярьж ин лээ. Тэгээд энэ нь одоо эрдэмтдийгээ сонгож шалруулах дээр бүр одоо хүлээн зөвшөөрсөн зөвлөл байгуулахаар болцсон. Тэгэхээр энэ одоо ямар байдлаар Улаанбаатар хотын хөгжилд нөлөөлнө гэж бодож байна. Эрдэмтдийн зөвлөл тусдаа баг байгуулагдаад тэгээд одоо Улаанбаатар хотын хөгжлийг шинжлэх ухааныхаа талаас судалгаа материалтайгаар хөгжүүлье гэдэг ийм зүйлийг ярьж байна. За эдгээр бол энэ санаачлал зүйтэй. Энэ бол хааш газар одоо байдаг
Энэ эрдэмтдийн зөвлөлийг бол том одоо тэр тухайн одоо Улаанбаатар голдуу Улаанбаатарын хөрс судалсан, агаар судалсан, одоо сая шиг агарын бохирдол судалсан энэ оригинал одоо Улаанбаатарын одоо мужийн хувьд нь судалгаа хийсэн тийм мэддэг хүмүүсийг сонгож олж чадвал гэсэн нэгдүгээр. Хоёрдугаар одоо Улаанбаатар хотын яг ихэнх ярьж байгаа юм нь бол барилга төлөвлөлт, хот төлөвлөлтөд бол их анхаарал тавьж байгаа. Нийгмийн эдийн засгийн одоо хөгжлийн энэ одоо тэр бодлого Улаанбаатарын одоо хүмүүсийн одоо аж амьдралыг сайжруулах одоо нийгмийн одоо тодорхой одоо тийм үзүүлэлтүүдээр тодорхой одоо тэр анализ хийгээд одоо жишээлбэл энэ одоо засаг дарга 4 жилд би ийм одоо нэг хүнд оногдох одоо орлого за тэгээд одоо тэр нийгмээс авч байгаа одоо үзүүлэлт за хөрөнгө оруулалтын бодлого нь ямар байх юм за татварын бодлогыг яаж одоо ялгах уу ийм үндсэн одоо тийм үзүүлэлтүүдээр тодорхой одоо шат тавиад хамгийн минимум одоо Улаанбаатар хотод ойрын 4 жилд одоо энэ одоо доотлын босгоос доошоо байж болохгүй гэсэн ийм одоо зорилго дэвшүүлээд тэгэхэд одоо тэр тэрээс хөөрөн гаргах хөрөнгө оруулалт тэр одоо бүх баланс тэр хөгжлийнхаа одоо төлөвийг одоо тийм маягаар хийж өрн ийм юу хийх бол энэ эрдмийн зөвлөл чинь тэр даргын одоо тэр боловсруулсан одоо юу хөтөлбөрөөр хилцээд экспертиз хийгээд таавал энэ дээр анхаарах ёстой юм байна. Энэ дээр бол нэмж ийм юм оруулах хэрэгтэй юм байна. Ийм л үүрэгтэй гэж би зөвлөлийг ойлгож байгаа. Тодорхой одоо тэр миний сая хэлдэг асуудлуудаар судалгаа аваад тэр зөвлөлөөр хилцэгдээд өнөө өдрийн байгаа нийгмийн эдийн засгийн төлөв ийм байгаа юм байна. Санхүү эдийн засгийн төлөв байдал ийм байгаа юм байна. Ямар вариант одоо байна вэ? Янз бүрийн хөвлөрүүдийн тухай юунд бол дандаа энэ одоо энэ зөвлөл нь хилцэгдэж рекомендац өгч тэгээд тэр нь сүүлд нь шийдвэр болдог. Тэгвэр нэг юм уншаа сайн байна гэдэг ингэх биш. Гол нь тэр шийдвэр гаргаж байгаа хүнд их оновчтой одоо байх ийм экспертийн үүрэгтэй байгууллага байх ёстой л да. Ер нь нэг ярихт бол манад нөгөө шинжлэх ухааны эксперт бол ер нь за нөгөө бидч их муу хийж тэнд их дадлага муутай бас эрдэнэт бас энэ зөв одоо экспертиз хийж чаддаг чадвартай байх ёстой. Тийм учраас тэр экспертиз хийж чаддаг өндөр чадвартай хамт олон байна. Тэр байгууллагыг бас тэрүүгээр нэмлэх нэг критерий бодлого байхгүй. Тэгэхээр ер нь энэ төрийн тогтворгүй байдал бас их сөргөөр нөлөөлөд байх шиг төрөөс дэмжлэг өгж байна. Гадны бас хөрөнгө оруулалтаар ч юм уу шинжлэх ухааны салбарт ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжээд ямар нэгэн одоо эрдэмтдийн хийж байгаа судалгаа материалыг дэмжиж явж идэл төр солигдол болвол нөгөөдхийг нь үргүү зардал байна. Энийг танаа хаснаа болно гэж ингээл бүх салбарт л энэ мэдрэгдээд байх шиг. Ер нь төрийн тогтворгүй байдал одоо бүх салбарт нөлөөлөд байгаа. Тийм зүгээр ер нь яг тогтворгүй байдал гэхээсэн уламжлал. Өөрөөр хэлбэл нийгмийн бодлого салбарт тэр нийгэм тэр хүрээ өөрчлөгдөг үед бол угаасаа одоо жишээлбэл энэ төвөө хэллээ шүү дээ 25 жил юм уу 5 жил ядахтай тухайн одоо 10 жилийн одоо тийм ойрын дунд хэтийн одоо бодлого гээд тэр дээр үед гарчсан нэг энэ хоёрыг ерөнхий сайд байлгүй тэгт нэг 30 жилийн хугацаатай нэг юм байсан шүү дээ тийм болоо за тэр бол бас эхлээд бол зүгээр санаачлах их зөв байсан ганцхан тэр нь бол тухайн одоо мөчид бол корректороо хийгдээ тэр засагт яг тийм ерөнхий тэр зорилгодод тааруулаад өөрийнхөө тэр намууд нь өөрийнхөө бодлогыг тааруулж ажиллах хэрэгтэй байсан. Тэр бол хийгдээгүй гэсэн болоод тэгээд тэр бас нэг өвөөж магтаа юм бас. Тэгэхээр ер нь зүгээр одоо юу харагдаж байгаа нөхөр намууд ч гэсэн өөрөөснөө улс орныг хөгжүүлэх 20 жилийн 15 жилийн өөрийн тогтвортой бодлоготой тухайн үед засаг гарч ирсэн ч байлаа гарч ирээж засагт ирсэн ч байлаа ирээгүй ч байлаа тулгуур энэ улс орны тулгуур зарчмуудыг хөндөсөн нэг одоо тийм ирмэнцэл бол бүх намуудын үед адилхан байх ёстой л доо. Тэрийг одоо хоорондоо их зөв тохирч тэрнийг залгамжилж одоо альч нам гарлаач гэсэн тэр бодлогыг бол өргөжлүүлж явах нь их чухал байхгүй. Энэ механизм бол энэ холбоос бол манад гівшиж чадахгүй нэг бол 100% үгүйсгдэг. Таны хэлдгээр яг өнөөдөр жишээлбэл төрөчийн засгийн газар захиалсан байсан проектуудыг зогсоосон бүгдийн тэр хууль тогтоомжийг сая хийсэн эдгээр хүчингү болгоцсон би одоо өөр дөрөөч гэсэн
одоо надад боловсрол шинжилгээ ухааны яамнаас эдийн засгийн одоо өвөөж манай шинжилгээ ухааны байгууллагууд ямар байна гэдгийг та нэг зөвлөх хэмжээний одоо тийм төсөл хийж өгөөч гэдээ над захиалчихсан байсан. Тэгээд бүр тушаалмаас саяхан асуусан таны тэрийг хэрэггүй болсон гинэ энэ Батцуур гэдэг сайд хүчингү болгосон. За яах вэ тэрвэлээс надад л тэр хамаагүй. Уг нь бол би өөж бодож ирсэнгүй л одоо энэ 2030 он хүртэл шинжилгээ ухааны технологийн бодлого боловсруулахт нь бол би одоо дэлхийн шинжилгээ ухаан 30 он хүртэл одоо ямар байх нь манад одоо хөгжиж байгаа шинжилгээ ухаанууд дэлхийн шинжилгээ ухааны хөгжлөлтөөр үйлдэж яана гэсэн анализ их том анализ хийгээд одоо байгаа хөрөнгө оруулалтын бүтцээр нь одоо хөдөөж хууд хөрөнгө оруулсан хөрөнгө нь ямар өгөөжтэй байс байгалийн салбарт оруулсан хөрөнгө нь ямар өгөөжтэй байс ийм сайхан статистик анализ хийгээд тийм одоо цаашдаа тэр том материал боловсруулах хэрэгтэй байж болох юмаа гэж би түрүүчийн дарагтай яриад тэгсэн. Тэгээ одоо яг хэрэггүй одоо хэрэггүй гэхээс. Тийм маягийн одоо тэр бол шинэ бодлого боловсруулах гэж байгаа бол ялангуяа тийм ирээдүйг харсан зөв одоо юм байвал тэрийг хадгалаад харин өргөжлүүлэх ёстой байхгүй. Энэ дээр бас ер нь одоо шинэ засгийн газар их хурлууд анхаарах ёстой. Шийдвэр гаргагч нарын төвшөнд аливаа асуудлыг шийдэхдээ одоо сэтгэл хөдлөлөөрөө шууд ямар ч судалгаагүйгээр харанхуул дайраад орчих шиг. Одоо энийг янзлнаа энийг бүтээнэ гэдэл яваад орчдөг. Тэрийгээ тэгээд яаж бүтээх гэж байгаа тодорхой бус хийнэгээд амлцдаг. Тэгээ амлалт нь худлаа болдог. Дараа нь ард иргэд нөгөөдхийг нэхэд идэг. Тэгэхээр эхлээд одоо судалгаа материалдаа шинжилгээ ухааны бай нэрдэмтнийхээ үгийг сонсож дуулж ээж. Тэгээд дараа нь амлалтаа өгмөр юм шиг. За зүйтэй тэр бол таны хэлдэг. Энэ одоо юу болов зөвхөн одоо дэлхийн нийтийн одоо хандлага. Улс орны одоо тэр засаг гарч ирж байгаа тэр шинэ лидерүүд шинэ юу болвол эхлээд одоо бидэнд яв байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд энэ одоо энэ хөгжил гэдэг сая хэлсэн шиг шинжилгээ ухааны технологигээр хүндрэлтэн хижээж хөгжиж байгаагүй. Хэн шинжилгээ ухааны технологийн одоо тэргүүн тавьж тэнийг зөв ашиглаж яасан менежмент хийж яасан улс орн бол төрүүлээд явчихсан туршлага. Тэгэхээр одоо юу хэрэгтэй байна вэ гэхээр шинжилгээ ухаан би түрүүн гэсэн Эрдэнэт бол одоо өөрийнхөө бас бидэнд ийм чадахгүй гэдэг бас үннээр хэлэх хэрэгтэй. Тэр чадахгүй байвал одоо төр засаг бол шинжилгээ ухааны одоо бодлогоор өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтын бодлогоор тэрийг гаднаас одоо аль нэг одоо ямар технологиг зөөж ирэх үү. Тэгэхээр хөгжилтэй орн болгонд бол өндөр технологи хүнд өгөхийг хизээч эргэмлэхгүй. Яг тэгвэл тэр өөрт нь өндөр технологи ашиглаж монопол байхын тулд тэмцэлтэй явна шүү дээ. Ер нь одоо гол одоо тэр том орнуудын хөгжилтэй орнуудын хооронд бол тийм л тэмцэл явагдаж байна. Өнөөдөр жишээл одоо Баруун Германы том пүүс компани бол хаана ямар эрдэнэтийн ямар өнцгт хэний талаад ямар шинэ юм байна гэдгийг одоо тэрийг ирэлхийлж явдаг тийм тусгай менежерүүд байна. Одоо инновацгийн тэд нар чинь бүртгээд одоо тэр чинь манаа явд. За тэгээд түнтэй нэгэн адил манайх бол энэ төрийн одоо тэр хийрхэл одоо юм одоо арай тийм өөрийнхөө сэтгэлдээ та ярьж яах гэж байна. Тэгэхээр энэ үеэрт бол манай одоо энэ төрийн одоо алуун хаагчид за энэ төрийн одоо төвшингүүдийн зах зээлийн эдийн засгийн мэдлэг одоо их хомсдоо байна. Хамгийн гол нь бид шинэ нийгэмд одоо шилжиж явахд бол ирээсэн бэлтгэлгүй байсан. Нээлттэй зах зээл гэж юу байсан юм бэ? Шууд давхиад орчихсон. Тэнд үүссэн асуудлууд бол биднээс юу шаардсан бол тухайн үеийн одоо орчин үеийн капитализм хөгжил гэж хуучнаа ярьдаг зах зээлийн хөгжил гэдэг юу юм бэ? Ямар одоо эдийн засгийн шинэ санаа онол хуучин одоо ямар онолууд нь одоо ингээд үндсэндээ одоо өөрийнхөө одоо юу босаа шинэ одоо ямар идэ байна гэдгийг одоо мэдрээгүй учраас энэ зах зээлд ямар үе шаттай оруулах вэ гэдгээ бол бид удирдчилсан харж чадаагүй учраас ийм хүндрэлүүд үүсч хэлсэн. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг одоо богино учраас энэ түрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авч ирж бас сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Үзэгчдээ хариуцлагын нийгмийн нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэнд баярлалаа. Эх 7 өдрийн дугаар уулзлаа. Баяртай.